Өдрөөний амсрын хэсгийн болон мэдрээ. За цаашаа дундаа хэсгийг мэдрээ. Сайн байна уу? Эндийн фитнесийн багш Хишиг Жаргал байна. Судалгаанд сарахад эмэгтэйчүүдийн маань ихэнх хувь нь нас явахын хэрээр дотоод булчингийн мэдрэмжийг алдаж байдаг. Дотоод булчингаа мэдрэх чадвар нь буурч байдаг. Харин зарим хүмүүсийн хувьд угийн ерөнхийдөө мэдрэмж багтаа эмэгтэйчүүд бас байдаг. Харин зарим хүний хувьд бол стресс, бухимдал, айц, түгшүүр гэсэн олон хүчин зүйлээс шалтгаалan дотоод булчингаа мэдрэх чадвар нь бас буурах боломжтой байдаг. Эмэгтэй хүн болгон оёг мэдрэмж өндөртэй бай, халуухан, залуухан байхыг мэдэж хүсдэг. Ялангуяа өөртөө сэтгэл ханамжтай амьдрахыг хүсдэг. Тэгэхээр бүгдээ бүх насныхан тохиромжтой нэгэн гайхалтай цэцлийг туршиж үзье. Өтрөөндөө тэгэл болоо байршуулсан, дээрэс нь хөндрүүлэгчээ зүүсэн байна. Хамгийн гол нь мэдрэх чичээгээр. За яг эндээс хэдүүл энэ хагас суугч юм шиг зөксөө байдалд орно. За нуруугаараа ингээд нэг хааж юм хотоогоод за тэгээд буцаад тийм нэг долгио маягаар хөдөлж. За энэхтэй бүгдээ булчингаа маш сайн мэднэ. Өдрөөний амсрын хэсгийн булчин мэдрээ. За цаашаа дундаа хэсгийг мэдрээ. Цаашдаа өгцөг аанаас орчим километр гэж чинь. За анхаарлаа төвлөрүүлээрэй. Өвдөнөр ачаал авахгүй, доошоо лав суугаад дотоод булчингаа мэдрээ. Ой цав, ойны дотор талыг ус мэдрэх гэж хичээн. Өгцөг баг зэрэг дэшээ. Буцлаа. Дахиад булчингаа мэдрээ. Амсрын булчин өнрүүгээ. Сайн цэцлийг гүйцэтгэхийн тулд хамгийн чухалтай булчингаа мэдрэх нь чухал. Үнэхээр булчингууд маань ялагдаж ажиллаж байна уу? Булчингаа та мэдэрч чадж байна уу? Анхаарал нь хэр төвлөрч байна гэдэг нь ялгаж ойлгох нь чухал. Нэгэнт зөв техникээр сайн сурчих юм бол цаашаа